Үхэ тэр харагдаж байгаа манай гэр бууж аян замын альчаалаа тайлаарай. Хаяаган дэрлэж яваа айлынхаа эхнэрийг тэр тусмаа хатан хүнийг элдэв золбин ярианы бай болгочихгүй юмсан гэж л бодож явах юм. Мөгөгшөнтэй минь гингүү нөхөрлөдөг байсан юм. Тэр жаахан амтан л хүн болоосай. Одоогийн ноёнд надад өшөрхөд байх юм байхгүй. Арабдан бүлгүйч өглөө сайхгүй бэлдээ хүн. Та минь тэгээ засгийнхаа амтай хольж утгалгүй. Нөхтэйж болтгүй. Тэглээгээд мөн хүмүүс босоод ирэхгүй шүү дээ. Айхоо гарч бай. Энэ хүний зовлонг чи мэдэхгүй байна. Та юу нэг хэд явах дургүй байна уу та? Хамгийн сүүлд хөгшин байна. Урагшаа явахдаа авч явсан та хөрх. За тэгвэл ч мөмн үгээ өрөөгөөд сууж байдаг хэрэгээ. Төрсөн өрөөсөө ялгалгүй. Хорон ангираа үлгүүлж өөртөө хийж хүн болгосон та хөрх. Миний хүүгийн сансан бүхэн сэтгэлчлэн бүтэг. Гэхдээ чамайг явсны дараа энэ айлууд хаяа дэрлэн амьдарч үр хүүхдүүд нь хоорондоо гэр бүл болж аж төрөх болно. Энэ тухай чи нэг бодоорой та.